Дурын хөдөлгөөнийг өөр дүр дээр шилжүүлж видео үүсгэх болно. Kling 2.6 Motion Control ашиглана. Motion Control нь хөдөлгөөн зохиохгүй, харин шууд шилжүүлэх буюу дуурайх юм. Kling нь видео дах бодит хөдөлгөөнийг авч өөр характерын имиждэр тавьдаг. Гэхдээ тухайн характерын identity-г хадгална. Одоо үүнийг жишээгээр харцгаая. Shadow boxing хийж байгаа бичлэг. Энэ нь утсаар авсан бичлэг, сургалтын бичлэг эсвэл өөрийн хийсэн ямар ч хөдөлгөөн байж болно. Дараа нь энэ хөдөлгөөнийг хийх характерыг тодорхойлж сонгоно. Энэ жишээнд сонгосон нь мифологийн хүрэл баримл. Грекийн бурхан шиг дүрийг ашиглая. Энэ зургийг start image-д оруулна. Энэ бол бидний анимейт хийх характер юм. Дараа нь боксing видеог видео референстэй оруулна. Энэ нь хөдөлгөөн, хэмнэл, биеийн гүйцэтгэлийг тодорхойлно. Одоо промптын тухай ярив. Motion Control дээр нэг чухал дүрэн бий. Та хөдөлгөөнийг тайлбарлах ёсгүй. Боксинг эсвэл панч хийх гэж бичих шаардлагагүй. Учир нь хөдөлгөөн бүрэн видео референсээс ирнэ. Хөдөлгөөнийг дахин бичих нь эсрэгээрээ алдаа үүсэрдэг. Промпт нь зөвхөн орчныг хянахад ашиглагдана. Жишээ нь гэрэл, атмосфер, камер гэх мэт. Та энд бэкграундыг өөрчилж болно. Гэхдээ Kling 2.6 Motion Control нь орчин бүтээхэд биш, хөдөлгөөн шилжүүлэхэд зориулагдсан. Илүү нарийн орчин өөрчлөх бол эхлээд image model ашиглах нь зөв. Үүнийг дараа харуулна. Одоогоор бидний statue-ийн бэкграунд тохиромжтой. Нээлттэй тэнгэр, сонгодог багнууд cinematic мэдрэмж өгч байна. Тиймээс prompt нь зөвхөн camera movement дээр төвлөрнө. Бид medium framing-ээс эхэлнэ. Mid tie хэсгээс дээш. Бага зэрэг доороос агсан өнцөг. Monumental мэдрэмж өгнө. Камер удаан, жигд тойрон хөдөлнө. Бүсэлхийнээс жаахан дээгүүр зөөлөн хяналттай хөдөлгөөн. Final composition нь өргөн, тэнцвэртэй, амьсгалах зайтай. Одоо settings хэсэг рүү орцгоё. Kling 2.6 Motion Control нь 720 пикселээс 1080 хүртэлх пиксел дэмждэг. Full HD-с дээш боломжгүй. Scene source тохиргоо нь Final Frame аль их үүсвэрээс авахыг шийднэ. Видео эсвэл image. Хэрвээ формат өөр байвал энэ нь аль нь давмгаалахыг шийднэ. Бидний ашиглаж байгаа дүрс. Зураг хоёулаа адилхан horizontal хэвтэй форматтай. Одоо generate хий. Үрдэн нь хүрэл баримл яг боксing хөдөлгөөнийг хийн. Jab, cross, pivot. Гэхдээ shape, proports, sculpture чанар хадгалагдана. Visual нь images, movement нь видеогоос. Одоо туршиж болно. Өөр характер тавиад ижил хөдөлгөөн ашиглах. Эсвэл орчныг өөрчлөх. Нэг хөдөлгөөнийг олон стайл дээр ашиглах. Одоо өөр background сольж үзье. Image generator руу орно. Nano Banana Pro model сонгоно. Энэ нь environment өөрчлөхөд сайн. Хүрэл баримлыг character reference болгон оруулна. Дараа нь prompt бичнэ. Жишээ нь Ultra Cinematic Boxing Ring, шөнийн орчин, дээрээс гэрэл, утаа, нарийн деталь гэх мэт. Илүү тодорхой prompt бичих тусам үр дүн илүү бодит харагдана гэсэн үг. Settings тохируулна. Формат, quality сонгоно. Generate дарна. Таалагдсан хувилбар гарвал history-д хадгалагдаж болно. Дараа нь дахин start image болгон ашиглаж болно. Дараа нь ижил motion workflow-ыг дартна. Хөдөлгөөн өөрчлөгдөхгүй, орчин өөрчлөгдөнө. Үр дүн нь огт өөр мэдрэмжтэй болно. Хэрвээ та motion, identity, environment-ыг салгаж ойлгвол эхлээд характер өөрчлөөд дараа нь хөдөлгөөнийг дахин ашиглаж чадна. Одоо та өөрөө туршиж үзээрэй. Өөр хослолуудыг ашиглаж сонирхолтой видео үүсгээрэй. Reflex AI Studio. Боломжийг хамтдаа судлая. Түр баяртай залуусаа